Хиросимагийн охины цаасан шүү хэмээх сайхан дуу байдаг. 1978 онд Явуу холонгийн Инхэгуай үгийг бичиж Дашнямгай аян зохиосон. 1993 онд Японд анх удаа би CD-нд бичүүлж одоо хэвлүүлж байсан. Тэгээд тухайн үедээ японочууд маш их гайхаж энэ монгол хүний үгэнч аянч монгол хүний зохиосон дуу гэж хэлэхэд японочууд их тийм цочирдож хүлээж авч байсан тухайн үедээ. Энэ дуугаар бид нар японочдын тэр одоо маш их одоо хэцүү зовлон зүдгүүрийг нь ойлгодог байсан юм аа. Мэдэрч хүлээж авч байсан тэр цүмэн зэвсгийн тэр аимшигт тэр хор уршгийг энэ дуунаас бид нар мэдэрсэ гэдэг тэгж тайлбарлаж хэлдэг байсан. Тэгээд ийм жижигхэн балчир хүүхдээ зохицуулаад 70 80-тай эмээ өвөнөр хүртэл энэ дууг дуулдаг юм аа гэж хэлэхэд японочууд бол маш их оо баярлаж хүлээж авч байсан юм аа. Тэгээд алтан дэлхийгээс халин нийсчээ тесрэх